Сайн байна уу хүүхдүүд ээ. За өнөөдөр 6 дугаар ангийн гэрийн даалгавар 8. Бүхэл тоон дээрх үйлдэл болон тооны квадрат гэсэн сэдв байгаа. За эндээс би нэг 10 бодлого гэрийн даалгавар төгсөн тэрнээс 4-ийг нь бодож өгөх гэж байна. За 1-р даалгавар хасах 7, үржихэн хасах 7, хасах нь 8-ын квадрат. Хасахын үржвэр нэмэх 7-го 7-гоор үржүүлээ 49. Хасах нь 8-ын квадрат гэдэг маань 8-ыг үржих нь 8 буюу 64. 49-ээс 64-ыг авъя. Хасах 15. За дараагийн жишээг аваад үзье. Хасах 2-ын квадрат үржих нь тэг. Нэмэх нь хасах 3-ын квадрат үржих нь 2-оос хасах нь 4. Тэнцүү. Хасах 2-ын квадрат гэдэг маань өөрөө хасах 2-ыг 2 удаа үржүүл гэсэн. Хасах 2-ыг үржих нь хасах 2. Хасахын үржвэр нэмэх 2-ыг 2-оор үржүүлээ 4. За эндээс нэмэх 4. Үржих нь тэг. Нэмэх нь хасах 3-ын квадрат гэдэг маань хасах 3-ын квадрат гэдэг маань хасах 3-ыг 2 удаа үржүүл гэсэн үг. Хасах 3-ыг үржих нь хасах 3 буюу нэмэх ёстой тэнцүү. 9-ийг үржих нь за 2-оос хасах нь 4 гэдэг маань өөрөө хасах 2-той тэнцүү. За хасах 2 тэнцүү. 4-ийг тэгэр үржүүллээ. За түргүүлгээрээ 4-ийг тэгэр үржүүллээ. Тэг нэмхийг хасахаар үржүүллээ. Хасах 9-ийг 2-оор үржүүллээ 18. Эндээс хасах 18 гэсэн үг. За дараагийн жишээг аваад үзье. 8-ын квадрат нэмэх нь 6-гийн квадрат. 8-ын квадрат гэдэг маань 64. Нэмэх нь 6-гийн квадрат гэдэг маань 36. За 1-р үйлдэл. За 100 гарчих. За 2-р үйлдэл маань 100 гэсэн тоогоо 25 тухай гэж. 100-га 25 тухайгаад 4. За 2-р үйлдэл. 3-р үйлдэл гэдэг маань 4-ийг үржих нь 3-ыг хуваах нь 2. Энэ маань 3-р үйлдэл. За эндээс 4-ийг үржих нь 3, хуваах нь 2. 4-ийг 3-аар үржүүлээ 12, 12-ыг 2 тухайлаад 6. За дараагийн жишээг аваад үзье. 52-ыг хуваах нь 4. 1-р, 2-р, 3-т, 4-т. За 1-р нь 52-ыг хуваах нь 4. 52-ыг 4-т хуваавал 13. За дараа нь 2-р үйлдэл маань 13 гэсэн бидний гарцсан хариунаас 13-ыг хас гэж байгаа. Тэг. Дараа нь 3-р үйлдэл маань тэг дээр нэмэх нь 5. 5. 4-т нь 5 дээр нэмэх нь 7-гийн квадрат. 5 дээр нэмэх нь 49 буюу 54 гэсэн үг. Эсвэл энийг шууд ингэж бодож болно. 52-ыг 4-т хуваалаа 13. Хасах нь 13. Нэмэх нь 5. Нэмэх нь 7-гийн квадрат буюу 49. Тэнцүү. 13-аас 13 хасагдана. Тэг гэсэн үг. 5 дээр 49-ийг нэмээд 54 гэсэн үг. За